өнгөрсөн онд одоо дүүргийн иргэдийн хурлаараа налах хот ирээдүйд урт хугацаанд ямар байх вэ гэдэг хөгжлийн концепц бодлого төлөвлөлтөд батлаа явж байгаа. За тэгээ энэ хүрээнд болон дүүргийн 4 жилийн дүүргийн засаг даргын 4 жилийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн одоо 2 жилийн хугацаанд дүүрэг томоохон ямар одоо бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын гол төслүүд хэрэгжсэн бэ? За ер нь бол бидний хамгийн том 2024 оны орон нутгийн сонгуул болоод Монгол Ардын намын одоо хөтөлбөр. За ингээд манай баг хамт олонны налах дүүргийн иргэдэд амласан амлалт бол налах дүүргийн ерөөсө дид бүтцийн асуудал байсан. Өнөөдөр бидний одоо налах дүүрэгт байгаа энэ дулааны станцын мөн хүчин чадал тулчихсан. Одоо өвлийн уйлралд бол одоо хамгийн дээд зэгтээ аваарын байдалтай ажиллаж байгаа ийм нөхцөл байдалтай байна. Дээрээс нь цахилгаан эрчим хүчний хувьд бол одоо хомсдолтой ийм одоо дүүрэг орон нутгаа бид нар оншилж налах дүүргийнхээ ерөнхий төлөвлөгөөг баталсан. За ер нь бол налах дүүрэг цаашдаа яаж хөгжих юм бэ? Тийм ээ. ертөнцийн зүгээр бид нар урталтай буюу одоо үйлдвэр технологийн паркийн үйл ажиллагааг өшөө тэлж, за эдийн засгийн тусгай бүс болох засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх. За энэ хүрээнд одоо налуу ухаан эдийн засгийн тусгай бүсийн ерөнхий төлөвлөгөөг энэ жил нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийлгэж байна. За одоо байгаа нөхцөл байдал маань бидний одоо налах дүүргийн иргэдийг налахыг тэлж хөгжөхөд эрчим хүчний хомсдолд байгаа нөхцөл байдлаа яаж авч үзэх юм бэ гэдэг ийм одоо асуудал бидний өмнө тулгарч байгаа. Тэгэхээр 2025 онд бол яг эрчим хүчний хомсдолд орсон байгаа 6 байрлалын айлуудын тогны хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг хийж байна. Энэ жил бид нар 5 дугаар хорооны гандуу уулын ертөнцийн зүгээр баруун талд байгаа айлуудын эрчим хүчний одоо хомсдлыг арилгах энэ ажлуудыг хийж байгаа. Цаашдаа бол бид нар 79 мегаваттын дулааны станцын ажлыг эрчим хүчний яамтай хамтран хийж байна. Бидний яг тооцоогоор бол 28 онд эрчим хүчнийхээ одоо хомсдлоос буюу дулаан хангамжаар бид нар гарах энэ ажлыг хийгээд явж байгаа. За үүнийгээ дагаад ер нь бол налах ирээдүйдээ бид нар дахиад шинэ цахилгаан эрчим хүчнийхээ хомсдлоос гарах дид станцын асуудал яригдж байгаа. Энэ ажил бол зураг төсвийн хүрээнд явагдаж байна. Мөн ногоон эрчим хүчний шилжилтийг бид нар үе шаттай хийж байгаа. Олон улсын байгууллагууд болон за одоо энэ зөвлөх инженеруудын бид нар одоо хамтын ажиллагааны хүрээнд налах дүүргийг ирээдүйд энэ чиглэл рүүгээ бид нар ногоон эрчим хүч буюу сэргээгт эрчим хүчээр хийнэ. За энэ чиглэл рүүгээ бид нар одоо байгаа станцын хүчин чадлыг сайжруулж явна гэдэг энэ төлөвлөлтөө ерөнхий төлөвлөгөөнд тусгаад явж байгаа. За энэний нэг жишээ бол олон улсын Герман Монголын хамтын ажиллагааны нийгэмлэг болон одоо энэ GIZ-ийн хөрөнгө оруулалтаар бид нар 1/7 дугаар хорооны өрхийн эмнэлгийг энэ одоо наадмаас өмнө багтаагаад сэргээгт эрчим хүч рүү шилжүүлж байна. Иргэд маань санаж байгаа бол манай 1/7 дугаар хорооны өрхийн эмнэлэг өвлийн улиралдаа энэ халаалт болон цахилгааныхаа зардалд 8-9 сая төгрөгийг зарж байна. Тэгэхээр төр өөрөө өөрийнхөө одоо анган шатны эмнэлгийн тусламж үйлчилгээн дээрээ сарын одоо ийм өндөр тогны хэрэглээ хэрэгжилж байгаа учраас төр өөрөө эхлээд сэргээгт эрчим хүч рүү шилжих бодлогыг бас бид нар бариад явж байгаа. Тэгэхээр ерөнхий төлөвлөгөө маань ер нь бол одоо энэ зах замбраагүй газар олголт, энэ зах замбраагүй одоо иргэдийн суурьшлийн бүст баригдсан үйлдвэрүүдийг кластерын төвшөнд авч үзэж хөгжүүлэх энэ төлөвлөгөөгөө батлаад авсан гэдэг бол бидний хамгийн том амжилт. Ер нь цаашдаа бол үе үеийн бидний дараагийн хойч үеийн дүүргийн удирдлагын баг хамт олон бол яг энэ төлөвлөгөөгөөр явхад бол манай налах дүүрэг маш сайхан эмгцэгцтэй одоо нөгөө 20 минутын хотын жинхэнэ одоо төлөвлөлтөөр хөгжнө гэдэг энэ одоо ажлыг бид эхлүүлээ явж байгаа. За дулааны станцын тухай та одоо яг энэ 26 онд юу хийх вэ? За дараагийн жилүүдэд ямар үе шатаагаар явах вэ гэдэг тухай товч. За дулааны станцын хувьд бол бид нэр газрын сонголтыг маш зөв оновчтой хийх нь хамгийн түрүүний бидний ажил байсан. Тэгэхээр дулааны станцын яг аль байрлал дээр ямар газар хийх вэ гэдгээ бол сонгож, за үүнийгээ дагуу сонгосон газар дээр геологийн судалгаа хийсэн. За ингээд 2021 онд хийгдсэн ТЭЗ буюу техник эдийн засгийн үндслээ бид нар дахин засварлаж өөрчлүүлээд за дулаан эрчим хүчний 79 мегаваттын зургийн ажлыг хийсэн байна. За ингээд сая хавар цаашины баярын ард дээр манай зургийн ажлууд маань ингээд үе шаттайгаар эрчим хүчний яам болон за мэрэгжлийн одоо байгууллагууд за ингээд экспертүүдээр батлагдаад манай дулааны станцын зураг төсөв маань бэлэн болоод одоо яг эрчим хүчний яамн дээр өнөө маргаашгүй тендерэн зарлагдаж байна. За тэгэхээр энэ жилдээ бид нар бол дулааны станцын суур ажлууд хийгдэнэ. За одоо бүх тавигдах одоо шаардлагын одоо эхний үе шат буюу ер нь бол үндсэндээ 20 гаруй хувь нь бол энэ жилдээ энэ бүтээн байгуулалтын хувьд хийгдэхээр ажиллаж байгаа. За тэгвэл нэгэн дулааны станц ярьсан юм чинь яг өнөөгийн нөхцөл байдал юу вэ гэдгийг бол бид нар тодорхойлж байгаа. Шинжлэх ухааны хүрээлэн
шинжлэх ухааны академи, за одоо энэ физик болон энэ барилгын зөвлөх инженерүүдтэй бид нэр налах дүүрэгт ажилласан. За одоо байгаа налахын барилгачдууд хэдийн хэмжээний настай байгаа юм. За одоо дулаан алдагдлууд нь хаагаараа байгаа юм гэдгийг бид нар судалж үзсэн. За энэ хүрээндээ бид нар мөн одоо GIZ олон улсын байгууллагатай хамтраад 5 дугаар хороо буюу манай одоо Гордокийн 3 байрыг энэ жил бид нар металл хавтан буюу яг олон улсын стандартад нийцсэн одоо дулаалгыг хийгээд одоо бол нэг 60% хүрж байна энэ ажлууд. За яг үүнтэй адилхан жишгээр бид нар нийслэлийн хөрөнгө оруулалтаар манай одоо налагчдын ярьдаг уурхачтын байр буюу 35, 36, 37 дугаар байрыг энэ жил бид нар наадмаас өмнө яг олон улсын стандартын бас яг энэ дулаалга буюу металл хавтангаар дулаалгах ажлыг хийж байгаа. Тэгээ ингэснээр нөгөө дулааныхаа одоо бид нар алдагдлыг бууруулж, дулаан эрчим хүчнийхээ одоо хэмнэлтийг үүсгэх энэ нөхцөл рүү явж байгаа гэсэн. Цаашдаа бид нар энэ хөөсөн цэрээс татгалзаж, тийм ээ, шинээр баригдаж байгаа барилга болон за бусад одоо энэ орон сууцнуудыг бол яг энэ стандартад нийцсэн металл болон чулуун хавтангаар одоо бас адлах, дулаалга хийх ажлуудыг үе шаттай хийгээд явнаа гэж үзэж байгаа. Ер нь бол яг энэ стандарт маань нөгөө түрүүний миний ярьсан ерөнхий төлөвлөгөөнд ороод ингээд явж байгаа. Ер нь бол налах дүүрэг бол миний олж харж байгаагаар манай баг хамт олонны одоо энэ оншилж байгаа тэр ерөнхий төлөвлөгөөр бол бид нар тойрог замуудыг маш сайн хийж явах хэрэгтэй. Тийм ээ. Дээрээс нь гэр орооллын айл өрхөд бол инженерийн шугам сүлжээнд найдвартай их усүрт холбогдох хэрэгтэй. Тэгээд налах дүүргийн маань иргэд төв рүүгээ одоо энэ 20 минутын хот сургууль болон бусад имлэг энэ бүх үйлчилгээнүүдэргээ богино хугацаанд ороод буцаад налахаас гарахдаа богино хугацаанд гардаг энэ тойрог замуудыг бид нэр хийхээр төлөвлөд явж байгаа. Тэрний өрөөнд энэ жил бид нар 3 замыг төлөвлөж байгаа. Маш 3 ач холбогдолтой чухал зам. Гурлаа хэдийгээр 4-р хороо болон 8-р хорооны нутаг дэвсгэрт хамаарагдж байгаа боловч яг ирээдүйд алстай энэ тойрог замын эхний хэлбэрүүдийг хийгээд явж байна. За тэгээд энэ бүтээн байгуулалт бас нэгэнт хийснийх энэ ногоон байгууламжийн асуудал биднэрт бас нийт тэргүүний асуудал болж эхэлж байгаа. Яг гэвэл налах өөрөө энэ 100 гаруй жилийн хугацаанд энэ уул уурхайг дагаж хөгжөхдөө дагаж бий болсон энэ гэр хороолол суурьшлын бүсүүд маань хөрсний бохирдол. За тэгээд энэ хөрсний бохирдол нь бороо засны ард дээр ялангуяа хавар, зуны улиралтай илүү их агаар дэгдэмхий байдлыг үүс хүний нүдэнд харагдахгүй нөгөө тоосон цэрийн хэмжээ өндөр болчихдог. Тэгэхээр энийг бид нар бууруулахын тулд энэ жил бид нар 3 байрлал дээр ногоон байгууламжийн ажлыг эхлүүлж байгаа. Өнгөрсөн 17-8 жилийн хугацаанд зөвхөн хөл налах гэдэг цэцэрлэгт хүрээлэнгээ бид нар хөгжүүлж ирсэн бол одоо бид нар илүү тэлж хөгжих, олон байрлалд илүү иргэдийн одоо таатай орчныг бүрдүүлэх, яг энэ агаарын урсгал болон чигшлийн судалгааг дагаж бид нар ногоон байгууламжуудыг нэмэгдүүлж байгаа. Тэгээд албан байгууллагуудаа ч гэсэн ногоон байгууламжуудыг ингэж хийнэ гэдэг төлөвлөгөө гаргаад одоо яг энэ эд хаврын үйлдвэрлэлээр эхэлж байгаа. Тийм. Түрүүн та нөгөө тойрог зам гэж ярьлаа, 3 байршлаа гэж ярьлаа. Та 3 байршлаа яг тодорхой. Одоо манай шин тосгон хөдөлгөөний эхний хийсэн гүүр байгаа 4-р өгсөж байгаа. Тэр гүүрийг бид нэр цаашаага божуугийн замтай холбогч байгаа. За божуугийн зам нь үргэлжилж яваад одоо нэг 90-ийн гудамж гэж ярьдаг та нөгөө манай 3 динж туул хоёрыг холбосон нөгөө сүм байгаа. Исламын одоо шашинтны манай 4-р хорооныхны сүм байгаа замыг наашаа энэ дулааны станцын зүүн талд байгаа замтай холбох. За энэ одоо автоврын онцлогооны төвийн үйлчилгээтэйгээ холбох энэ тойрог замуудыг бий болгож байгаа. За нөгөөх нь бол эхний ээлжинд энэ тайжир нөгөө манай 8 дугаарны тайжийн голоор замыг бид нар засварлана. Энэ цаашдаа яванда 3 дугаар хорооны тойрог замтай холбогдоод тойрог зам нь ирээдүйдээ цаашаа үүдэр технологийн парктай холбох. За ингээд цаашаа зүүн аймаг руугаа гараад явах энэ тойрог замуудыг хийгээд явж байгаа. Би иргэдийн бол одоо бүгдийг мод тариасаа гэж үсэж байна. Манай одоо гэр ороолд амьдарч байгаа айл өрхөд болон төрийн болон хувийн хвшлэн бүх аж ахуйн нөхцөлд мод тариасаа. Тэгээ бид нар модны стандартыг тогтоосон байгаа. Уулын одоо суулгацыг авчирч тарьдаг биш. Бид нар яг хотод байх хэвээр энэ одоо иргэдийн агаарт болон одоо хүчил төрөгч ялгаруулдаг модуудыг тарихаар судалгаанууд гаргацсан байна. Ялангуяа агч мод тий энэ одоо бургаснууд тий за мөн одоо хотод өнгө үзэмжтэй байдаг цэцгэлдэг энэ моднуудыг ер нь тарихаар төлөвлөгөөгөө гаргацсан байж байгаа. Юунууд нь бол одоо гацуур болон нарс бол хотын өнгө үзэмж болоод энэ хүчил төрөгч ялгаруулдаг моднууд биш шүү дээ тийм ээ. Тэгэхээр бид нар энэ моднуудаас аль болох татгалзаж за бие төвшөнд буюу энэ тойрог хэлбэрт байгаа газруудаараа бид нар улаас тарих ийм ажлуудыг төлөвлөгөөнүүдийг гаргацсан явж байгаа. За дээрэс нь бид нар нийгмийн хариуцлагын хүрээнд Energy Resource компанийнхантай хамтарч бид нар энэ жил маш том цэцэрлэг төрөлн төглийг бий болгох гэж байна. Бүгд найрамдах Солонгос улсын Коммер банкны санхүүжилтээр Койко олон улсын байгууллагатай хамтраад уул уурхайн орхигдсон
7.9 газар дээр бид нар дахиад шин цэцэрлэг төрөлхтний ажлыг хийж чинь өнгөрсөн жилийн хугацаанд бүх хөрсний судалгаа, геологийн судалгаа хийгээд дуусгасан. Энэ ажил маань одоо энэ жил эхлэн 28 онд олон улсын байгууллага маань биднэрт хүлээлгэж өгнө. За Монголын алт компани буюу МАК компанитай хамтраад бид нар зүүн чиглэлтэй буюу горих тэрэлжийн байгалийн зохицол бүрт газар руу гарч байгаа чиглэл рүүгээ бас бид нар үе шаттай моднуудыг тарихаар ажлуудыг эхлүүлж байгаа. За тэгээд бусад байрлалуудад бол бид нар нөгөө түрүүний ярьсан хүчил төрөгч ялгаруулдаг болон хотын өнгө үзэмжтэй. За энэ моднуудыгаа бол бид нэр төрийн байгууллагуудынхаа хүчийг ашиглаж тарих гэж байна. За энэтэй холбоотойгоор бид нар гадны дендрологчийг урьж ажилуулах гэж байна. Тэгээд сая өглөө бас надад их таатай мэдээ ирлээ. Нөгөө манай дендрологч маань виз гарсан байна. Тэгэхээр энэ дендрологч маань яг энэ 5 сард мод тарих үеэр бид нар зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж яг налахын гарсан хөрсний судалгаан дээр үндэслэн мод тарих ажлууд маань ингээд эхлэх гэж байна. Тэгэхээр иргэдтэй бол нэгдүгürt бүгдээрээ ирээдүйн болсон хүүхэд багчуудаа энэ одоо хотулж хөгжих налахынхаа сайхан одоо хөгжил цэцгэлтэнд бүгдээрээ мод тарьж хувь нэмрээ оруулцгаая. Дээрээс нь энэ модууд тарилтан дээр бол бид нар дүүргийн ахмадын хороо, за ахмад багш нарын холбоо, за мөн одоо бусад бүх одоо иргэдийгээ уриалж хамтарч ажиллах ийм ажлуудыг эхлүүлж байгаа. Тэгээ эцэст нь бас иргэдтэй хэлэхэд бол цэвэр усны шугам сүлжээнүүд маань их олон жилийн насцалтай байна. Энэ тэндгөө одоо хүүхдийн цулаа шиг болсон шугамнууд маань задарж байна. За энэтэй холбоотойгоор иргэдэд очиж байгаа нөгөө хэрэглээний ус маань одоо зэвтэй очиж байгаагаас эхлээд энэ ажлуудыг бид нар үе шаттай энэ жил хийж байгаа. Та бүхэн маань энэ бүтээн байгуулалтын ажлуудыг маань бас дэвчиж хүлээцтэй хандаж бас нэг төрийн албанд болон энэ одоо инженерийн байгууллагуудын хийж байгаа хэрэгжүүлж байгаа ажлуудыг бас одоо дэвчиж тийм ээ энэ ажлуудыг маань бас одоо богино хугацаанд хийх боломж олцоогоор нь хангаж энэ ажилчдаа бас нэг жоох урам зориг өгж байгаарай гэж налахын иргэдийг уриалъя. Тэгээд бас нийт иргэдтэй бас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгсөндөө таатай байна. Баярлалаа.